Яг ингээд 60,000 төгрөг ээжээс зээлээл 4 гиз аваад тэгэл гүзээ аваад өөрөө нөө паста гүзээ гэж цэвэрлээл яг ингээд тулцсан үед бол тэгэл хүүгээ ингээд нэг өлсгөж мөлсөхгүй те айлын хүүхдүүд чинь амар гоё хувцас өнөртэй явдаг штэ. Тэгэхээр манай хүү болонгоо жоохон тиймэрхүү ч юм уу ингээл юм уу мартдаг гал тэгэл анх хэлчихсэн. Тэгж бодлоо. Сэмцэнэ наа бацаахан гэдэг хуваарь бизнес эрхлэлтэй юм бизнес эрхлэгч байгаа. Урд нөгөө багшилдаг гэсэн таквондогоор таквондогоор багшилж байна. Тэгэнгүүт хажууг нь хөгжим тоглоо. Тэгээд нөгөө ухталтын зогсдог штэ тий. Баатруудын хувцас өмсөөл тиймэрхүү. Тиймэрхүү ажил хийдэг гэсэн. Энэ болонгоо анх 2021 онд л анх олж ирсэн. Би нөгөө Хөх хотод байхдаа идчихсэн аахгүй. Яг тийм нөгөө Монгол хүний амтанд таарсан тийм гоё биш. Тэгсэн мөртлөө ингээд нэлцгаас нь тийм тэгээд амар эрэлттэйсэн аахгүй тэндээвэл одоо Монголд бол түүхэд ингээд зүгээр хаягдж байгаа штэ тэрийг нь ашиглаад ингээд энэ нь юм хийж болох юм байна гэд тийм бодолтой байсан. Ер нь хийн гэж бодож явдаг гэж хаад заавал мөнгөөр ингээд амар нээх гээд өөрөө үзээдсэн аахгүй. Тэгээд эхлээд би ч яг 60,000 төгрөгтэй ээжээсээ зээлсэн байхгүй. Би бүр ингээд мяарчаад бүр мөнгө төгрөггүй болчиход хамаг мөнгөө өрцөн. Яг ингээд 60,000 төгрөг ээжээс зээлээл 4 гиз аваад тэгэл гүзээ аваад өөрөө нөө паста гүзээ гэж цэвэрлээл угаагаал тэгэл тэгж гад ингээд боогод анх доронтод би эхлүүлчихсэн байхгүй. Яг ингээд тулцсан үед бол тэгэл хүүгээ ингээд нэг өлсгөж мөлсөхгүй те. Одоо ингээд яг хүүгээ ингээд харангууд айлын хүүхдүүд чинь амар гоё хувцас өнөртэй явдаг штэ. Тэгэхээр манай хүү болонгоо жоохон тиймэрхүү ч юм уу ингээл юм уу мартдаг гал тэгэл анх хэлчихсэн. Тэгж бодлоо. Гэхдээ тэрнээс яг юм тулсан үед биш үл угаасаа хүн яг тэгж нэг гардаггүй юм л. Амар их мөнгөөр эхлэх юм шиг бодоод. Манай хүү чинь анх нөө эхэлж яхад ногоо арилгадаг байсан шүү дээ. Нөө уутныхаа амыг дараад нөө халаатыг дарагчаар тэгэл битэр чи хоёулахнаа тэгж хийдэг гэсэн хэвхэв. Анх юм нэг удаагийн савн дээр ингэж хийж 6-аар нь ингэж хийгээл тэгж зардаг гэсэн. Тэгэл өөрөө юм авчирч ногоо могоогоо гүзээгээ авчирч зумалж арилгаал янзлал угаагаал махаа гэрчээл тэгэл яг бузаа бэлтэнгүүдэл өөрөө аваал оройн гардаг тэгэл анх машин дэрэггүй тэгэл алхаж малгаал амар шүү дээ. Гоё шүү дээ. Одоо бодохоор амар гоё амттай. Тэр үед амар хэцүү юм шиг байсан. Анх ингээл автобус дамжаал те. Тэгэл ингээл ууттай юм барьчаал явж хахад тэр хүмүүс л яг ингээ автобусанд суухад бол хүмүүс л амар тэр чинь мэдээ тодорхой хэмжээний нэг мах зах үнэртэй шүү дээ. Тэнгүүл хүмүүс л амар сонирхол ханддаг гэсэн. Тэгэл хотод ирчээл 7 сая төгрөг хүнээс зээлээл тэгэл эхэлчихсэн да. Тэгэд үйлдвэрийн байр мэрийг л угаасаа ингээд нөө манай ах эгч нар ингээд бүр хамаатан биш шүү дээ. Тэгсэн мөртлөө намайг амар дэмжсэн байхгүй. Ингээл амьдралын төлөө амар хөөрхөн зүтгэж чинь. Тэгэл дэмжижсэн байхгүй. Яг манайхыг анх би ингээ гаргаал ингээл зөөгөл ингээ гүйж яхад өдрөл өөр зардаг газар байгаагүй шүү дээ. Одоо бол амар их болцсон л доо. Одоо дуртай ингээ гэрээрээ хийгээл гарч ш. Тэр чи ямар нэг стандарт гэж байна ш тийм ээ. Ямар ч тийм стандартгүй тиймэрхүү зөндөө хаа. Гүзээч болонгоо тэр чигээрээ уураг калорийн багхгүй. Уураг айгүй өндөртэй, калорийн өндөртэй, тэгэнгүүтээ илчлэг өндөртэй. Зүгээр л ингээ хаягддаг бүтээгдэхүүн ш. Тэгэхдээ энэ дотроо ямар их эрдэс бодис юу гэдгийг одоо хүмүүс мэддэггүй байхгүй. Одоо манайхан болонгоо зүгээр малын гүзээгүүл зүгээр энэ паста гүзээ гэдэг. Энийг ингээд зүгээр чанаал нэг хаяа идчихдэг. Тийм гэж ойлгоод дотроо амар их олон төрлийн эрдэс бодис, уураг, минерал бүх юм байгаа шүү дээ. Хүүхэнд цэв оруулна гэж төрсний дараа хэрэглэхэд өдр аягүй сайн. Тэгээ ядаргаа тайлна. Тэгэнгүүт одоо ингээд хоньны муу өхрийн махтай ингээд холцож байгаа шүү дээ. Гурилгүй ингээд зөвхөн гүзээнд боочж байгаа болохоор эн чинь тэр чигээрээ уураг, минерал бүх витамин эрдэс бодистай айгүй ашиг тус өндөртэй тийм бүтээгдэхүүн болчихж байгаа байхгүй. Өвөр Монгол хоол хийлээ мэлээ гэдэг тиймэрхүү юм бол зөндөө орцолчихсон. Монголчууд ч эрт дээр үеэсээ бүр ингээд богцонд хийж авч явдаг гэсэн хоолохгүй энэ ч бүр том гүзээнд нь ингээд хийчдэг. Ингээд жижигээр ингээд боогоод тэгээд ингээд том гүзээндээ хийгээд амтлын боогоод одоо хол зам дээр айн зам дайнд явахтаа ингээд авч явдаг гэсэн тиймэрхүү бүтээгдэхүүн байхгүй юу? Уулна. Гэтэл ер нь яг эрүүл мэндэд боддог хүмүүс бол манайхыг бол амар авдаг. Байнгын хэрэглэгчтэй болцсон. Ерөнхийдөө бол цагаан сараар бол онлайнаар айгүй их авч байгаа. Би чинь зөндөө унсан нийт голд. Тэгэл ингээд түгэлтэй хөргөнгүүдээ тэр буцаагдсан зарим нь те. Тэгэл би чинь алхаад очиж байгаа 2-3 автобус дамжаад очиж байгаа болохоор
Угаасаа тэр чинь ингээл оройтын штэ мэдээж 10 11 болно. Тэгэнгүүт л хүмүүс чинь ахаа боллоо гэж буцаадаг. Тэр үед өдөр мөнгөгүй ингээл гэрлүүгээ хариж алах чарах марх үйл байна. Тэр үед өдрөл манай гэрийнхээ өдрөл за баг энэний оронд чи ажил хийсэн дээр юм биш үү те. Тиймэрхүү юм бол зөндөө сонссон. Хаяа өдрөл ажилчтайгаа цалин тавьж чадахгүй өдрөл зөндөө л гарна штэ. Тэр үед өдөр орхиогүй дүүнер байгаа. Ерөнхийдөө бол дандаа Gen-Z үеийн тиймэрхүү дүүнрийг айгуу дэмжиж авдаг шүү дээ. Одоо манайх нэг ресторанаар хуу юм нэг төлөвлөгөөтэй байгаа. Энтэйг адилхан бүтээгдэхүүнүүд одоо ингээд гүзээгээр хийсэн бүтээгдэхүүнүүд ингээд олшруулаа гаргаж байгаа. Тэгээ 5 цолын тийм шүлмэл ч юм уу тиймэрхүү юмтай. Монгол хоолны ресторан нэг санаад байна. Татвар дээр жоохон хэцүү. Өндөр шүү дээ манай татварч те. Тэгэл ажилчдын цалин өгөхөөс ахуулаад тэрэн дээр хүртэл ингээл татвар авдаг. Бүх юм дээр ингээл татвартай болохоор тэрэн дээр жоохон дарамттай. Тэрнээс бол яг ингээд Монгол хүн Монголдоо ингээд бизнесээр эхлээд амьдрахт бол бүрэн боломжтой байхгүй. Бүх юм боломжтой. Би бол ер нь бол зүгээр идэггүй шүү дээ. Одоо хүртэл сурч л байгаа. Бизнес эхлэх гээд ингээд чадахгүй байгаа тий. Мөнгө төгрөг ингээд дутууч юм шиг санагдаад байгаа тийм хүн байвал зүгээр л мөнгө л хамаагүй зүгээр л эхлээл үз гэж хэлмээр байна. Эхлээ үтцсэн байхад л тэгээд цаашдаа ингээд бүх юм чинь ингээд урсгалаар яваад. Уус бүх юм цаг хугацаатай. Тэгээд цаг хугацаанд бүх юм болдгоороо бол.